За намайг Түмэн Чамин гэдэг анх энийг сонсоод би айгүй баярлсан. Тэгтээ дүү нартайгаа яриа гэсэн тийм зөвлөлтөх тийм шаардлагатай байна гэдэг хамгийн түрүүнд тэгж бодогдсон тоо. Тэгээд дүүтэйгээ ярьсан. Дүү хотлон ямар байсан. Яг ээж минь хөшөөг ингээд 10 жилийн өмнөөс анх ингээд барих уу ч гэдэм юм хүмүүс ингээд санал тавьж ирсэн. Тэгээд тэр үед одоо нэг л болж өгөхгүй юмнууд одоо нэг уулзалтууд нь товлогдож одоо хоцорцоогоод ч гэдэм үү тэр үед би байхгүй одоо хүмүүстэйгээ ингээд нэг юм зөвлөдөж яваад байсан. Тэгээд одоо яг энэ түүхт усынхаа 100 жилийн ойгоор л энэ хөшөө минь босох учиртай байжтэй гэж бодож илаа. Бидний хувьд зөвхөн бидний ээж байсан. Ингээд нэгэн ээж гэрте орж ирэл ээж маань нэг зарчим бол гэрте ороод гэрийнхээ хаалгыг онголголоо. Ээжээс хоолоо хийгээл цагаа аваад хүүхдүүдтэйгээ овцсон руу гахтмаа гэрээс гарлаа ажил дээр ослоо яг ажил дээр байхад нь бид нар өглөө уцтаад ээж талахгүй байна гэхэд за одоо яг та надад энэ учраа гэх ажил дээрээ байна. Ажил гэр хоёрыг яг ингэж зарчимтай ингэж байсан хөө байдаг байсан. Бидний хувьд тэр утгаараа жирийн нэгэн ээж. Гэтэл ээж маань сая ингэж байхад ээжээрээ бахархсан. Огсон. Ээж минь ямар агуу амьдрал, ажил, хариуцлага энэ бүгдийг ямар мундаг өөртөө ингэж тавьж дотоод хүнтэйгээ ярьж ингэж зөвлөж хийжсэн бэ? Энэ амьдралыг туулсан бэ гэдэг зарчим надад бүр ингэж огшдол ингэж бодогдлоо. Тий? Яг хөшөө их одоо нэх мөчөд надад ээжээ маань яг нутгаруугаа өргөдөг байсан. Сүү цацлан бодгцсон. Ээж маань хаанхи хараханда нутгаруугаа сүүгээ өргөдөг бид нар. Тэгээд ээж маань өргөдөг тийм үү? Тэгээд ээж маань яг энэ мөчөд ээж ихээ одоо ч гэсэн би ээжийг өнгөрцөн ч гэсэн нутгаруугаа амьгийнхаа зүгтэй хаан өхий харахнаа бодож байгаад сүсгэлж байгаад цагаа сүгэ өргөндөг. Яг тэр бодгцсон. Өтгийн ард түмэн та бүгдээ маш их баярлалаа. Сэтгэлийн дэм, хандив, тусламж энэ бүгдийг та бүгд маань өөрсдийн хүсэл бодол, өөрсдийнхөө сэтгэлээсээ ингэж хандуулж ясан маш их баярлалаа. Та бүгдээ одоо цаашдаа одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт төсөй мундаг байсан шүү. Бахархалтай хүмүүс байна гэдгийг ойлголоо. Хөшөөг одоо нутгийнхан зан олон Монголын ард түмэн одоо бүгдийнх нь тусламж дэмжлэг хандиваар одоо хөтлөө энэ богино хугацаанд үнэхээр одоо та бүхэндээ баярлж талархаад одоо башгүй маа. Тэгээд одоо гэр бүлийнхээ өмнөөс одоо та бүхэндээ маш их баярлаа гэж дахин хэлье да. Нутаа Усаймыг үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн баярын мэндийг нэвшүүлье.